donc de gros axe pour mettre de l'eau. I'm now going to invite the President of Mongolia, His Excellency Mr. Hatma Batgula. Эрхэм нарийн бичгийн дарга ноён Гету эрхэмсэг хүндэт ерөнхийлөгчд ерөнхий сайд хүндэт төлөөлөгчд хадагтай ноёд найз нөхдөө дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр санал солилцдог тусчуулга уулзалтын 10 жилийн хойд охиж буй үед энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд өргөдөн оролцож байгаадаа баяртай байна. Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буй Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн баг хурал Швейцарын холбооны улсын засгийн газарт баяр хүргье. Хатагтай ноёдоо Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн баг хурлын дэлхийн хөрөнгө оруулалтын тайланд дурдсанаар хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 23%. Энэ оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны үетэй харьцуулахад 41%-аар буурсан мөн хөгжиж буй орнууд руу чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаа цаг үед болж буй энэ удаагийн чуулга уулзалтын ач холбогдлыг дээшлүүлж байна. 2030 онд ядуурл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч зэрэг бүх салбар чиглэлд хүрэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон улсын хамтын нийгэмлэг та бид өөрсдөө тодорхойлсон. Хөгжлийн зорилтуудыг биелүүлэх эхний 2-оос 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт үлэм жимчээгээр багасч дэлхийн худалдаа хөрөнгө оруулалтыг либералчлах үйл явцыг сөрөг хандлага зарим орнуудад нэмэгдэж буй эдгээр зорилтуудын хувь заяаг бид өөрсдийн гараар хангалын нэрмэгт түлхэж байгаас өөрчлөхгүй юм а. Аж үйлдвэрийн шинэ хувьсгалтай холбоотойгоор хөгжингүй болон хөгжиж буй орнуудын дунд бий болж буй технологийн дэвшлийн ялгаа нь Монгол зэрэг хөгжиж буй далайд гарцгүй орнуудын хувьд доктортой хөгжлийг хангах дайны дэлхийн доктортой хөгжлийн хөтөлбөр 2030-д тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон сорилт олж байгааг онцгойлон дурдахыг бас хүсэж байна. Тиймээс энэ удаагийн чуулга уулзалт салбар хуралдаануудын хүрээнд манай төлөөлөгчд дэлхийд дахин бүс нутаг тулгуурч буй томоохон сорилт бэрхшээлүүдийг даван туулах шийдлийг хамтран эрэлхийлэх боломж тохиолсонд мөн олзуурхаж байна. Хүндэт төлөөлөгчдөө ноёд хатагтай нараа Монгол улс дайны дэлхийн доктортой хөгжлийн хөтөлбөр 2030-д тулгуурлан доктортой хөгжлийн үзэл баримтал 2030 бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан. Үүнээс хойш баталсан үндэсний хэмжээний болон салбар дундын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг үзэл баримталтай уялдуулан боловсруулж хэрэгжүүлж буй бөгөөд доктортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үндэсний сайн дурын тайланг 2019 онд танилцуулахаар бас төлөвлөж байна. Түүнчлэн доктортой хөгжлийн зорилтуудыг нэгт уялдсан нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж холбогдох байгууллагуудын уялдаа холбоо тэдгээрийн зохион байгуулалт хөрөнгө оруулах зарцуулах үр ашгийг нэмэгдүүлэхээр мөн ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын хөгжилд үзүүлэх нөлөө хэмжээшгүй гэдгийг өөрийн орны туршлагаас дүгнэлт хийж байна. Хөрөнгө оруулалтын бодлого докторгүй байсны улмаас 2011, 2012 онуудад оргил үедээ хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт огцон буурч, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөсөн гашуун туршлагаасаа бид сургамж авч төр засгийн бүхий л төвшөнд онцгой анхаарал хандуулж шат дараатай зорилтод арга хэмжээнүүдийг гадаад болон дотооддоо авч хэрэгжүүлж байна. Тухайлах юм бол хөрөнгө оруулалтын их зүйн орчныг боловсронгуй болгох, хүнд суртал, хууль бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх, эрсдлээ сэргийлэх үүрэг бүхий хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл болон төр хувийн хвшлийг зөвлөлт хороог байгуулан ажиллаж байна. Мөн өөрийн улсын ашиг сонирхлыг тэгш хангасан хөрөнгө оруулалтын хэлцээрийг байгуулахад анхаарч хөрөнгө оруулалтын загвар хэлцээрийг Нэгдсэн үндэсний байгууллагын худалдаа хөгжлийн баг хурлаас гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулад байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн хэдэн жилийн байдлаар өсч өнгөрсөн жилд 2.50 дахин өссөн үзүүлэлттэй гарсан.
эдийн засгийн өсөлтч 5.3% хүрч 2018 оны эхний агас 6.3% болсон байна. Хөрөнгө оруулалтыг хүүлэн дэмжих доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл, дэд үтц зэрэг салбаруудад түлхүү татах нь тулгымдсан асуудал хэвээр байна. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор худалдаа хөрөнгө оруулалтын түншүүдтэй эрх зүйн орчныг сайжруулах, худалдаа хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн хэрэгжүүлж байна. Хөдөө аж ахуйгаас гадна сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалын салбар нь манай улсын хувьд эрчимтэй хөгжүүлэхийг зорж буй салбарууд юм а. Монгол улсын нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өргөн боломжийг ашиглан зүүн хойд Азийн орнуудыг захидалгаа эрчим хүчээр хангах, зүүн хойд Азийн эрчим хүчний сүүпэр сүлжээ төсөл хэрэгжүүлэх санаачлагыг зүүн хойд Азийн түнш орнуудаа дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээр салбарт та бүхтэй хамтран ажиллаж байгаль орчинд шин технологи нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг хийхийг мөн энэ энтер дээрээс уриалж байна. Хатагтай ноёдоо өнөөдөр та бид доктортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн улс орнууд цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэх, эсвэл улс бүхэн амиа бодохын аль нэгийг сонгох экзэгтэй хүмүүн төрлөختний цаашдын хувь заяанд асар их чухал шийдвэрийг гаргах мөчөд тулж ирээд байна. Дэлхийн хэмжээгээр ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах, боловсралтай, эрүүл иргэдтэй улс орнуудыг бий болгох хамтын зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бид хүчээ нэгтгэж урагшлах уу, эсвэл ухрах уу, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын тогтолцоонд үүсээд байгаа асуудлыг хамтын хүсэл зориг, ирмэлцлэр шийдвэрлэх үү, эсвэл унгаах уу гэдгийг шийдвэрлэх цагт хүрэлцэн ирсэн байна. Хөрөнгө оруулалтын үр ашиг, чанарыг дэвшлүүлэх, хөрөнгө оруулалтыг хамгаалах механизмыг боловсронгуй болох гарцыг санд болгоцын зэрэгцээ дэлхийд дахинд доктортой хөгжлийг хангахад чухал хүчин зүйл болох хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэхийн төлөө улс орнууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах, ирмэлцэл төгс буйг нотлох нь энэ удаагийн чуулга уулзлаас гарах чухал үр дүн болох ёстой юм а. Миний бие мөн спортоор хичээллэж байсан хүний хувьд биеийн тамир, спортын хувь хүний хөгжил, хүмүүжилт гүйцэтгэх үүргийг өндөрөөр үнэлдэг бөгөөд биеийн тамир спортод оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь доктортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг чадваржуулах, эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах заалтуудыг хэрэгжүүлэхэд дөрвтэй хувь нэмэр оруулна гэдэгт мөн итгэлтэй байдаг. Тиймээс манай улс төдийгүй бүс нутгийг хамарсан спортын төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа энэ дашранд бас илэрхийлье. Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсэж анхаарал хандуулсанд баярлалаа. So Mongolia is sandwiched between two major powers, right? Russia and China. Russia under severe sanctions, China in the midst of a trade war. What impact does that have on Mongolia? It must surely squeeze you. Sir. Thank you, Villa. Сонирхолтой асуулт байна. За, дэлхийн нөхцөл байдал биднээс хамаарахгүйгээр өөрчлөгдөд байна. Мэдээж бид хөршөө сонгохгүй. Нөхцөл байдалд тохируулан ажиллаж байгаа. Хятад ард улсын санаачилсан нэг бүс нэг зам гэсэн энэ санаачлагын дагуу Аз, Европыг холбосон дэд үтцийг Монголын нутгаар дамжуулан явах транзит дэд үтцийн өслүүдийг бол хоёр хөрштөгөө тохирж ярьж байгаа гэх жишээтэй. За мэдээж энэ бол том төслүүд байна. Мөн бусад орны хөрөнгө оруулахыг уриалж байна энэ тендер дээрээс. За Монгол улс бүс нутгийн хувьд бол бас сонирхолтой ашигтай байрлалд байдаг геополитикийн хувьд. За Монгол орны хувьд бол сэргээгдэх эрчим хүчний нөөцөр бол дэлхийн эхний 10-т ордог. Энэ эрчим хүчийг бид бүс нутагтаа бас экспортлох юм боломжууд байгаа.
Энийг бид нар Азийн супер сүлжээ гэж нэрлэдэг. Хөгжиж буй бүс нутагт байгаа жишээ нь Аз, Солонгос, Хятадын өмнөд бүсүүд бол эрчим хүчний бас татаазуудтай байдаг. Энэ нөхцөл байдлыг бид нар бүс нутагтаа ашиглахын тулд ямар ч байсан техник эдийн засгийн үндэслэлүүдийг хийж дууссан. Техник эдийн засгийн үндэслэлийг хийж дуусна гэдэг маань ажлын гараа эхлэхэд бэлэн болсон гэсэн үг. Өнөөдөр Аз бол эдийн засаг хөгжлийн хувьд бол залуу төв. Тэр тусмаа зүүн Аз бол нэлээд залуу төв. Гэхдээ энэ хэдийгээр бид нар далайд гарцгүй орон боловч энэ асуудал дээр хоёр хөрстөөгөө энэ асуудлыг бол зогцоод хөдлөөд ингээд явж байгаа. Удахгүй энэ ажил эхлэнэ гэдэг хэлж байна. Тэгээд олон орны хөрөнгө оруулалтыг татахад энэ төр дээрээс уриалж байна. Баярлалаа. Thanks, Mr. Batuga.